Сайн мэцгааны өрхөм үзэгчид спорт сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Оргил бүрх зам нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд өргөн байхад бэлэн болоод байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийн үзэгч та бүхнийг сагсан бөмбөгийн спортын ертөнцөөр аялуулна. За тэр дундаа залуу тамирчдын гол төлөөлөл болсон Улаанбаатар Амазон суугийн тамирчин спортын мастер Болор Эрдэнэийг нэвтрүүлэгтээ ураад байна. Чанарыг эрхэмлэгч үндэсний үйлдвэрлэл Монгол Сахин Бэлий Монглоос. За өдрийн мэнд хүргэе. Танд бас өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу? Ойрын сонин хачин юу байна? Тэ лиг өндөрлөөд бас удаагүй байна. Тэгээд ойрын үед ямар төлөвлөгөөтэй байна? Лиг дуусаад ерөнхийдөө миний хувьд болохоор жоохон амралтын байдалтай байгаа. Тэгээд ихэвчлэн одоо арай өөр зүйлүүд бэлтгэлээ сагсан бөмбөгийн бэлтгэлээсээ өөр зүйлүүд илүү их хийхийг одоо хүсэж байгаа. Тэгээд ямар ч шигшээ багийн цугларалт ч юм уу ямар нэгэн одоохондоо бэлтгэл зарлагдаагүй байгаа болохоор ерөнхийдөө ингээд амралтын байдалтай л байж. За 2025-аас 2026 оны лигийн улиралд Болор Эрдэнэ маань MVP буюу одоо үнцэнтэй тоглогчийн шагналыг авсан байгаа. Яг одоо тухайн шагналын эзнээр тодорсон тэр мөч шагналаа гардаж авах тэр мөч. Маш гайхалтай мөчүүдийн маань нэг байсан. Тэгээд сагсан бөмбөг анх тоглож эхлээд дээдлийг эмэгтэй дээдлийг маань зохион байгуулагдаад шинэ холбоо ингээд зохион байгуулж эхэлснээс хойш 4 жил болоход миний 4 жил яг MVP төрсөлдөжсэн. Мэдээж статистик үзүүлэлтээрээ илүү боломжтой юм шиг харагдсан боловч манай багийн амжилт бол төдийлөн яг MVP авах төрөхгүй байсан. Тэгээд энэ жил болохоор манай багийн амжилтч тэр миний статистикч тэр ерөнхийдөө нэлээд сайн үзүүлэлттэй байсан болохоор MVP шагналыг авсан. Тэгээд олон жил одоо өсөж мөрөөдөжсэн шагналуудын маань нэг байсан болохоор маш их баяртай байсан. Нэлээд удаан хугацааны дараа дахин MVP гэдэг тэр цаалыг хүртсэн. Тэгээд тухайд бүр сэтгэл хөдлөөд манайд намайг шоолоод нөө Амазонсын хэд маань ёо ихчээ та яг одоо уйлах гэдэг темыг жил би уйлаад эхэлсэн. Шагналаа авахаас өмнө тэгээ бүр амар нийтдээ тэр эдэг шууд тэгэж хэлэхэд л өөр ишгүй ингээл дотор амар ингээл сонирм болол нүд нь өлмөс хэлгэнсэн. Тэгээд уйлж гараал уйлж угаасан. Тийм л мөчөөсөн. За миний санахаар 2015 онд тий MVP авч ирсэн. Тий 15 16 онд 2 жил дараалаа тий. Тэгээд сая бол баг ингээд нөгөө 10 жилийн дараа MVP авч байна. Одоо тоглогчдын маань уур чадвар нэлээ их агсан. Тэгээд үзүүлж байгаа амжилтууд нь ч гэсэн нэлээ их болсон. Тэгээд одоо манай ариун цэцэг хулан тий одоо Индрач гэдэг мөнгө бүгднгийнх нь одоо уур чадрын хувьд ингээд төвшөнд харах юм бол мэдээж хэрэг маш өндөр уур чадвартай болсон. Тийм учраас MVP-гийн өрсөлдөөн бол нэлээ хэцүү болох нь ер нь бол ойлгомжтойсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн мэдээж хэрэг бэлтгэл сургалтаа маш сайн байсан. Олон жилийн одоо хүч хөдөлмөр маань байсан болохоор яг өөрийгөө жоохон баг зэрэг жоохон дутуу унсан л дээ. Гэхдээ ямар ч гэсэн ингээд ямар ч сан болноо ингээд чаднаа те бэлтгэлээ ингээд сайн ихэд ер нь бол ингэ болохгүй зүйл байхгүй гэж бодож ирсэн. Яг л миний бодож ирснээр тэр шагналыг авсандаа баяртай байсан. Дээрээс нь манай багийнхаа надад ер нь нэлээ их хүч өгсөн. Бүгдээрээ л одоо ингээд таны авах цаг нь болсон те. Олон жил та ингээд бэлтгэл сургалт хийсэн, олон жил хичээсэн. Тэгээд бид нар бүгдээрээ таныг аваасаа гэж амар хүсэж байгаа. Тийм учраас та ингээд тэрний төлөө ингээ өөрийгөө битээ тутун үнлээрээ тэрнийхэн төлөө энэ тэр шагналаа авахын төлөө ингээд сайн хичээгээрээ гээд бүгдээрээ намайг маш дэмжижсэн болохоор надад маш их хүч болж исэн баха. Энэ жил болохоор ерөнхийдөө миний 2 3 юм бичлүүд ер нь бол угаасан байсан. Олон жил явцсан бичлүүд байсан болохоор тэдрийгээ даван тулаад статистика мэдээж хэрэг ингээ сайн болгоод илүү ахиулъя гэж бодсон боловч өмнөх жилүүдийнхээс бол ер нь бол бараг 50-60%-аар доошоо унсан статистик маань. Гэхдээ бас үзүүлэлтүүдээ бас төдийлөн алдахгүй яг ингээ өөрхөн боломжит хэмжээд ингээ барьж явахыг ер нь бол хичээсэн. Тэгээд тэрнийхээ хүчин ямар ч гэсэн 12.9 оноо тэгээд 9 самбор гэдэг нэг тиймэрхүү л ер нь бол үзүүлэлтээр энэ жил авсан. Тэгээ манай ариун цэцэг хулгай хоёр маань бас энэ жил нэлээд хүнд улирлын дараа яг ингээд амрах шаардлагатай болсон. Тэгээд багийн үн зүгээс ч гэсэн ер нь амрах хэрэгтэй байна гэдэг. Эхний 1 сар тэр хоёр маань ерөнхийдөө амралтын байдалтай байсан. Тэгээд гол ачааллыг бол манай легионерууд болон миний нуруунд дээр ер нь бол манай багийн ачаал ирсэн. Тэгээд яг төдөө чи нэгээрээ их ачаал авахын чинээгээр их хариуцлага ирсэн надад. Мэдээж хэрэг багийн одоо чухал үүрэг оройлтой тоглогчд байхгүй бол
би юу хийх ёстой вэ? Тэгээ өөрийнхөө хувьд тэрнийхэн төлөө илүү ажилласан болохоор ямар ч гэсэн MVP гэдгийг цолондоо хүртлээ бол хичээж чадсан баха. За анх яг хэдэн настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэв? Мэдээж миний хувьд болохоор 12 3 настайгаасаа ер нь 6 7 дугаар ангиас эхлээл ер нь сагсан бөмбөгт нэлээд дуртай байсан. Гадаа шийдэн дээр тоглоод сургуулийн одоо шигшээ ингээд дуудаад цуглуулахаар нь тэнд нь очиод ингээд ямар ч гэсэн нэг юм сайн чадахгүй ч гэсэн ингээд нэг юм оролдлого хийгээл ер нь л дандаа явж дэгсэн. Яг хамгийн анх болохоор мэдээж гадаа шийдэн дээр тоглох байхдаа ингээд аав надаа миний төрсөн өдрөөр сагсан бөмбөг бэлгэсэн. Яг тэр мөчөд л ингээд одоо сагсан бөмбөгтэй ингээд сашгүй холбоотой болох тэр эхлэл байсан. Тэгэл нөгөө бөмбөгөө барайл энэ тентгийн шийдэн дээр бүгдэн дээр нь очиод нөгөө тоглолн тэгэл ах нар бөмбөг гоохоор нөхгүй шүү дээ. Намайг заавал багтаа авуул тэгээд би ингээд бөмбөгөөрөө тоглолно гэдэг. Тэгэл яг ах нартай нийлж ингээд тоглоод баг донд нь ороод тэгээд яг тиймэрхүү зүйлээс л яг бүх зүйл эхэлтэйсэн. Тэгээд аавдаас маш их баярлалтай тамирчин болох яг сагсан бөмбөгийн тамирчин болох яг анхны гайхалтай бэлгийг өгсөн болохоор аавдаа маш их баярлалтай. Аах нь бэлгэлсэн сагсан бөмбөгийг одоо аваад за гадаа яг одоо хэд цагийн өнгөрүүлдэг вэ? Ерөнхийдөө тэгэл хичээлээ тараал тоглож эхэлнэ. Тэгээ дундуур нэг орж цай ундаа уугаал тэгэл ер нь буцаага хичээл номоо хийвэл тэгээ хийхгүй бол ер нь ихтэй хийхгүй сагсан бөмбөгтэй илүү дуртай болохоор тэгэл гар нь орой бараг 12-1 хүртэл заримдаа шүн мөн тэгэл ганцаараа шийдэн дээр үлдээд нөгөө хийхэн нөгөө гэртээ харин орчин ганцаараа үлдээл бөмбөг шидэл байждаг тийм л одоо сагсан бөмбөг тийм л дуртай байсан. Хамгийн анхны тэмцээн болохоор нөгөө давхныхаа одоо сургуулиас аймгийн аврагт оролцоод тэгээд тэр тэмцээндээ бид нэр мөнгө медаль авч ирсэн. Тэр бол бас сайхан мэдрэмжүүдийн мартахгүй мэдрэмжүүдийн нэг гэсэн. Дараа нь улсын чанартай эдэрчүүдийн улсын аврах гэж тухайд бол гэсэн. Тэрэнд Дархан хотод төлөөлөөд Улаанбаатарт ирж оролцоод тэндээс хүрэл медаль өгчихсэн. Тэр бас маш их түлхэж өгсөн. Тэр хоёр медаль маань одоо болтол надад байдгийн. Маш үнцэнтэй. Тэгээд тэр медалаа аягүй хадгалдаг. Манай аавыг болохоор Баатар гэдэг. Тэгээд Монгол Улсын төмөр замд насаар ажилласан. Ээж минь болохоор нийтийн ол гээд тухайд тийм тоогооч хийдэгсэн. Тэгээд би ам бол аруулаа. Ямар гайхалтай. 5-эгч 2 ахтай. Тэгээд айлын баг. Ээж хоёр маань одоо л байхгүй л те. Болсон. Тэгээд бэртэл гэмтлээс эхлүүлэл ийм хүнд асуудлууд маш их байсан. Тэгээд дунд нь бас ингээд олон ингээд амьдралын асуудлууд ингээд тулгараад миний хувьд болохоор би тийм амархан ерөөсө бууж өгөх дурггүй хүн юм шиг байгаа. Тэгээд ээж хоёр маань надад яг иймэрхүү яг зам төлөвчлийг суулгасан байх гэж би боддог. Дээрээс нь манай цэвраагч маань нэг амар хэцүү үе тохиолдоод ээж маань бурхан болсны дараа 7 хоног болоод яг ээжигээ хөдөөлөсний дараа цэвраагч над руу залгаад би нөө дархан дэсэн тэгээд за одоо бэлтгэлтэй ирээ гэл. Тэгээд би яг 7 хоногийн дараа нэгтгэс нь бэлтгэлтэй явж эхэлчихсэн. Яг тиймэрхүү зүйлүүд яг намайг илүү зогсохгүй урагшлах хэвээр байна. Тэгээ бууж өгч болохгүй маань, шантарч болохгүй маань. Ингээд дахин өөрийгөө илүү ингээд сайжруулах хэвээр байна гэсэн тийм одоо зүйлүүдийг надад суулгасан болов уу гэж би хардаг. Тэгээд одоо сагсан бөмбөгтэй ингээд холбогдоод ерөнхийдөө 10 хэдэн жил болсон. Энэ хугацаанд бол тэгээд маш их зүйлийг үзэж-туулсан. Тэгээд маш их туршлага хуримтлуулсан. 10 хэдэн жил форма хадгалаад тэгээд яг тэрүүгээр ингээд сагсан бөмбөг тоглоно гэдэг нь өөрөө маш их хэцүү зүйл байсан юм байлээ. Тэгээд ард нь гараад ямар ч гэсэн одоо л ингээд тодорхой хэмжээний амжилт үзүүл явж байгаадаа маш их баяртай байдаг. Одоо туршлага гэдэг зүйл нь өөрөө болохоор одоо их олон тэмцээнд оролцоод их олон одоо ялалттай ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн бие биедрийн хувьд ч гэсэн маш хэцүү зүйлүүдийг туулж иж тэр олж авсан зүйлийг л туршлага гэж хэлээд байгаа юм болов уу гэж миний ойлгодог. Тэгээд мэдээж хэрэг туршлага бол маш их ер нь бол хэрэгтэй. Яг гэвэл одоо ингээд сүүлийн үед болохоор маш өндөр ур чадвартай ийм сайн тамирчид их олон ингээд одоо төрөн гарч байгаа. Энд бүгдийг яг ингээд бүх юм нь ер нь ингээд нэг давс суучин тааруулсан шиг яг ингээд тэнцүүлж явах хэрэгтэй нь болохоор одоо тэр туршлагатай хүмүүсийнх нь нэг нь одоо заавал тэр бүгдийг ингээд одоо хооронд нь ингээд аль болох эвтэй зөв ингээд
одоо ур чадвар хэрэгтэй үед ур чадвартай ухаан хэрэгтэй үед ухаан одоо тэр бүгдийг зохицуулж өгөх болохоор туршлага нь одоо тийм зүйл маш их хэрэгтэй. Тэгээд чухал шийдвэр гаргах ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл бас нэлээд бэлтгэж залж өгдөг байх гэж би боддог. Мэдээж Гуржа багштай би маш их баярлж авдаг. Яг анх намайг ер нь намайг ингээд аюу бэлтгэл ирээрээ одоо ингээд заавал ингээд хүрээд ирээрээ би ер нь очих жоохон дургүй байсан. Анхнаасаа тэгээ ер нь жоохон ингээд зүгтаал идэгсэн гүрэн агшаас жоохон айгаад идэгсэн хгүй би тухайд нөө 10 жилийн хүүхдээсэн болохоор гүрэн агшийг ингээд сонсож байгаа шүү дээ. Багш ер нь жоохон ингээд хатуу те чанга юм байдаг гэд тэгэнгүүтэл жоохон айгаад ихэнхдээ ингээд зүгтээсэн. Тэгээ сүүлдээ ямарчсан гүрэн агш дээр очиод бэлтгэлээгээд улсын аврагт ингээд Улаанбаатарт ирээд тэгээд анх цэврэн агштайгаа танилцаад гүрэн агш маань дагуулж ороод одоо энэ хүүхдийг ингээд тань дээр ингээд шав болгоо өгмөр ингээд яг тийм болохоор маш их баярлалаа. Тэгээд миний бас том ачтнуудын нэг гэж бодож явдаг. Цэвэр багш, Гуржа багш гэдэг ер нь бол олон шилдэг тамирчдыг шавнарыг бэлтгэнд оруулсан. Тэгэхээр үнэхээр бас чадварлаг гайхалтай багш нарын одоо тарьсан үр нь одоо ийм сайхан бодолж ургажээ. Харин тийм мэдээж одоо багш нар маань миний төлөө тэгээ надад ингээд зөвхөн зориулж маш их цаг хугацааг зарцуулсан байгаа. Маш их сэтгэл, маш их хөдөлмөр. Тийм учраас яг багш нарынхаа ачийг хариулаад, сайн тоглоод, сайн тамирчин болоод, зөв хүн байгаад, тэгээ илүү их ингээд зогсохгүй урагшлаад, илүү хичээгээд, илүү өөрийгөө батлаад ингээд явахыг маш их зорддог. Тэгээд багш нартай ямарчсан маш их баярлалдаг шүү. Тэгээд шавны ямарч исэн та нарынхаа итгэлийг алдахгүй ингээд өдөр хүртэл хичээгээд явж байгаа шүү. Миний бол хэлэх гэж байгаа зүйлийг бол манай цэврэн агш нуус хэлжсэн. Үнэхээр энэ спортод маш их хайртай, маш их дуртай. Тийм ч учраас ингээд энэ олон жилийн хугацааг өнгөрүүлсэн. Тэгээд сагсан бөмбөг бол миний амьдралын маань салшгүй нэг хэсэг. Цэврэн агш нуус сагсан бөмбөг бол миний амьдрал гээд надад ч гэсэн одоо яг тийм мэдрэмжтэй төрчих. Сагсан бөмбөг бол миний амьдрал. Тэр одоо гол оруулж байгаа тэр мэдрэмж нь өөрөө яг тэр хүнийг ингээд дахин тэрийг ингээд сайн хийж тэр голыг оруулах тэр одоо дараагийнхаа алхмын ч юм уу өгдөг тийм нандин мэдрэмж байдаг байх гэж боддгийг. Би нэг буян тухайд нэг тэмцээнд оролцохоор болоо тэгээд аавыгаа авч чад тухайд аав миний тоглолтыг үзсэн чинь намайг гол оруулах болгонд ойлсон гэсэн амин. Тэгээд яг би тухайд болохоор нөө хүүхдээсэн залуухан хүмүүс болохоор ерөөсөө нэг тийм их зүйл бодоагүй. Сүүлд ингээд бодсон чинь яагаад тэгээд ингээд гол оруулах болгонд аавын сэтгэл нь хөдлөө тийм байсан бэ гэхээр яг би яагаад ингээд сагсан бөмбөг тоглоод яагаад тэр ингээд гоё нандин мэдрэмж ингээд надад байгаад би энийг ингээд үнэхээр туртаа болохоор л би энийг ингээд тоглож байгаа гэдэг мэдрэмжийг ойлгуулж өгсөн зүйл нь яг аавын тэр хэлсэн үг би сүүл бодоход ийм учиртай болохоор би энэ спортод тайртай байна, энэ спортод дуртай байна гэсэн тийм ойлголтыг өгсөн гэх юм уу. Яг сүүл бидэд 20 оны Олимпийн ирэх авдаг. Тэгээ 19 оны яг 11 сарын 1 шууд амжуулалт яваад ингээд Олимпийн ирэх авсан гэж зарлагдсан. Тэр одоо надад ер нь бас маань магтаал ер нь хэлдэггүй. Манай ач их ер нь татгшаага хүн байхгүй юм. Даруухан тэгээ дууга барагтаа уралдаггүй, барагтаа хүнтэй ингээ юм ярьдаггүй. Яг тухайд ингээ ихс нар бүгдээрээ ах нар ингээ сонсож байгаа. Миний охин бол мандаж яваа хүн те гэд яг тийж хэлжсэн гэсэн. Тэгээд тэр нь надад дараа нь ингээ ихс нар хэлэхэд тийм нэг юм гоё сэтгэлийг үлдээсэн. Ямар ч гэсэн ингээ аамаа намайг хүлээн зөвшөөрсөн байна те. Ингээд намайг сайн яваа. Аавынхаа нэрийг гаргаж аваад ингээ баярлсан байна гэсэн тэр мэдрэмжийг өгсөн. Тэгээд аав маань бол тэгжэл ер нь нэг удаа хэлжсэн. Түүнээс яг надад бол тэгж яг магтаж юм уу те сайшааж тиймэрхүү ер нь үгийг хэлэхгүй. Тэгээд ер нь нэг аав хүмүүс тийм байдаг хаа. Илүү юм нөө дотгошоогоо ингэж өмүүлдэг, дотгошоогоо юм боддог. Илүү гаднаа илэрхийлж ярих нь бага байдаг байх гэж боддог. Манай ах эгч нар ерөнхийдөө яг зүгээр дундаж өндрүүдийг харьцуулах юм бол яг дундаж өндрүүдээс ер нь өндөр дандаа л 70-аас дээшээгээ өдөртэй хүмүүс байгаа. Ээж хоёр маань болохоор нэлээд өндөр хүмүүс байсан. Аа маань болохоор метр барыг 88 хавцаа байсан баг. Ээж болохоор 1 метр 80 ч юм уу 82 м.
Ер нь л ингээд бид гурав яг зогсоход аав жоохон өндөр, ээжтэй хоёр ойролцоо тиймэрхүү өндөртэй. Бид нар чинь ерөөсөө гэртээ зүгээр байхгүй юм чинь. Тэгэл олоолаа яг ингээд жоохон бах чинь тэгэл ах эгч нартай дандаа гэртээ нүдэ боож тоглодог ч юм уу. Одоо ямар нэгэн байдлаар л ингээд тоглоно. Тэгээ гараа тоглохоор нөө бид тухайн үед нөө нэг одоо утас тийм сошиал зүйлүүд байгааг болохоор бид нар чинь дандаа ийм эко яг ингээд байглаараа тоглолдог гэсэн. Тэгэл одоо баавгаан чих ч юм уу гүйтэг мат гэл тухайд ингээд тоглож дандаа л нэг тийм гүйлттэй тулаантай тиймэрхүү ирзэн дээсмэс одоо чиртаа гэд бүгдээрээ дандаа нэг тийм өсөрч харайсан зогцсон ингээд. Тэгээд магадгүй тэрнийхээ хүчиндээс илүү юм атлет чанар ч юм уу хүүхдээ хасаа тиймэрхүү зүйлүүд бас ингээд суусан байж магадгүй. Тэгээд ах шинжтэйгээ нилээн тоглосон. Одоо ах иш нар маань намайг одоо л би яг нэг тийм айлын багштай аюу нэттэй бүгдээрээ л харахаараа л ингээд ямар санаа би нэг 29 мөсөн настайда нүүр мүрээ ингээд нэг жоохон ингээд будаад нэг бас нэг ярилцлаганд ч орох жилүү тэгсэн чинь манай яг дээдлийн ихч тэгсэн өчөө одоо нүүр мүрээ ямар амар буддаг ингээд намайг тэгэхээр би ингээд амар гайхал үзснээр л тэгсэн чинь хажууд л нөгөө ихч маань наа ч одоо 29 хүрсэн шүү дээ. Нөө намайг ерөөсө 29 хүрсэн гэж бодохгүй байхгүй. Өөрөө хувьд нөө нэг жоохон дүүн хөвөрөөл тэгэнгүүт л ингээм амар гайхаж харснаа. Яхаар 29 хүрчтэй. Амар инээдтэй. Одоо л яг ингээ ах нартай яг айлын баг яг нэг юм жоохон хүүхдэн дүүн хөвөрөө байдаг болохоор амар инээдтэй санагдаад. Миний бодлохоор мэдээж хэрэг одоо 5 номерын байрлалд ч юм уу төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Тэгэхээр одоо 5 номерын байрлал тоглолтыг тоглогч нарын ур чадварыг аль болох ингээд бүрэн гүйцэтгэн эзэмшихийг нэлээд хичээсэн. Тэгээд тэндээс өнгөрсөн жил одоо манай Франц цолжуулагч ирээд надад бас нэг арай өөр өнцөг ойлголтыг өгсөн нь юу байсан бэ гэхээр өмнө нь бол ингээд 5 номерын тоглогч одоо доош хастай ч юм уу заавал ийм зүйл өнгөрсөн жилээс эхлээд би ингээд багтаа ингээд арай өөрөөр ингээд нөлөөлж одоо тусалгыг ирмэлзэж ирсэн нь оновчтой дамжуулалт юм байна гэдгийг бас ингээд дахиж ингээд олж хараад ингээд тэрийг ингээд сайн хийхийг бас ингээд хичээгээд дахиад нэг шинэ зүйлийг одоо ингээд илүү сайн хийх хичээж эхэлсэн надад бас илүү сонин содон гэх маш гоё мэдрэмжийг төрүүлсэн тийм зүйлээсэн. Тэгээд сүүлийн үед бол мэдээж хэрэг 5 номер дээр тоглож байгаа ч гэсэндээ багийнхандаа илүү оновчтой дамжуулалт өгөх юмсан илүү ингээд багийнхнаа тоглуулах юмсан гэсэн тэр маань одоо яг сүүлийн намайг илүү түлхэж байгаа. Тийм чадвар. Мэдээж бүгдээрээ л залгаал за яаж ийн одоо ямар нэгэн айл нэг тоглолтонд оролцохгүй ч юм уу байх юм бол яац юу болсон яагаад ингэж үг гэж бүгдээрээ маш их санаа тавьдаг. Тэгээд маш их дэмждэг. Тэгээд бүгдээрээ аренад очиод Улаанбаатар амаасаас let's go амаасаас тэгээд амар инээдтэй бүгдээрээ намайг маш их дэмждэг. Тэгээд ах эгч нартай бас маш их баярлж авдаг. Дандаа дэмжээд тусламж үзүүлээд аль болох ер нь намайг их ойлгохыг хичээдэг. Тэгээд одоо энэ жил болохоор миний хувьд нөө зодог тайл юм уу ингээд толгой байлт юм уу гэд нэг тиймэрхүү ярилцлагууд өгсөний дараа нэлээд зэмлэл өртсөн. Ах эгч нараас магадгүй тэднийхээ хувьд би ч нэг айлын баг болохоор дандаа жоохон хөвөрөө байгаа шүү дээ. Тэгсэн чинь заалгаад заавал зодог тайл мэлнэ гэж хэлээд тахтай яа тийм аа жоохон юм байж мэж гэдэг нөө. Тэгээд инээ төрөд яг дурсамж гэх юм бол ер нь манай ах эгчнэр бүгдээрээ тийм спортод амар хайртай. Сагсан хүмүүст ялангуяа дуртай тийм хүмүүс байдаг. Тэгээд би тэд хамтдаа гэр бүлээрээ нөө заал авдаг байхгүй юу. Тэгээд нөө олоолаа болохоор чинь тэгээд нөө нөхөр мөхрүүд нь ингээд ихнэр мэхнэрүүд нь мэтгэрч угаас 10 хэдэн болж тэгээд хуваагдал хоорондоо нэлээд тоох. Тэгэхээр баг 2 3 баг гарч байгаа шүү. Тэгээд нэлээд ширээ өрсөлдөөнтэй юм болж байгаа шүү. Тэнд чинь тэгээд бас хөөхөн тэрийгэ бооцоотой ус ингээд тоолж молоод ерөнхийдөө тэгээд тэр маань одоо ингээд бидний амьдралд маш зөв хэмнэл хэрнээ маш гоё тийм дурсамжуудын нэг. Ялангуяа манай одоо эмэгтэй чууд чи ер нь бас ингээд нэг юм байгалийн жамаараа те ингээд арай эрэгтэй хүний бодвол арай өөр өвдөлтөй байдаг те тэгэнгүүт би бинийгээ ойлгож хүлээн зөвшөөрөх би бинийгээ хайрлах энэрх гэдэг ингээд бүх зүйл нь яг л одоо нэг цул болж ижлэлөө амжилт гарах магадaltaй мэн гэж ерөнхийдөө одоо энэ олон жил багийн спортоор хичээлээд ойлгосон байгаа. Тэгээд манай Улаанбаатар амаасаас багийн хувьд бол ерөнхийдөө
би ихэнхдээ нэг баг байгаад хамт тоглоо үзсэн болохоор ойлголцлын үед илүү амар байсан. Илүү би нэгээ хүлээн зөвшөөрөх, хүндэтгэхтэй харилцаан дээр ч гэсэн ямар нэгэн асуудал байгаагүй. Тийм учраас магадгүй авраг авсан гэж бодож байгаа. Тэгээд ойлголцлын үед бол мэдээж өмнө миний тоглож исэн багуудаас бол тодорхой хэмжээний бас өөрч гэх юм уу тийм байсан. Тэгээд манай Гарсиа дасгалжуулагчийн хувьд бас яг тийм үзэл бодолтой. Одоо нэг хүнээр одоо багийн спорт ингээд зогсохгүй. Эн чинь багийн спорт юм чинь одоо халбаа дээр хийж гарсан. Одоо тэр одоо үйл явц тэр одоо хожигдол ч юм уу, хожил ч юм уу ингээд бүх юм нь яг ингээд үргэлжлээд дандаа явж явах хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү одоо үзэл бодолтой байдаг болохоор илүү энэ жил манай баг одоо нэг ч алдаггүйгээр төрүүлэх одоо авраг авах тэр боломж хүрсэн болов гэж харж байгаа. Гэхдээ манай ээж маань болохоор ер нь гар бөмбөгийн бас тамирчин байсан юм лээ. Тийм волейболын нэлээ дуртай. Тэгээ намайг хүүхд тахт ээж тэгсэн гар бөмбөг тоглолт моол волейбол тоглолт моол гэдэгсэн. Миний сонирхол арай өөрөөсөө би саксон бөмбөгөөр илүү хичээлэх дуртай байсан. Олор эдний хувьд зочны маань хувьд өргөтгсөн бүрэлдэхүүн дуудагдах уу? Мэдээж дуудах. Би ч одоо сүүлийн 3 жил 4 жил шишээгийн багийн ахлагчаар сонгогдоод явж байгаа. Тийм болохоор аварцсан өргөтгсөн бүрэлдэхүүндээ дуудагдсан байхаа гэж итгэж байгаа. Багийн спорт гэж нэрлсэн утга учир нь юм бол миний бодож байгаагаар бол нэг тийм одоо биенийг илүү ойлгох, тэг хүлээн зөвшөөрөх тийм зүйл байдаг юм болоо гэж боддог. Тэгээд одоо биенийг ойлгож хүлээн зөвшөөрнө. Одоо тэр хүн магадгүй алдаа дутагдaltaй зөв сайн зүйлтэй байсан ч гэсэн тэр бүгдийг хүлээн зөвшөөрж ойлгохыг хийж байгаа юм болоо гэж би боддог. Тэгээд багийн спортын түүгээр бас маш их онцлогтой баг. Одоо хувийн спортоор хичээлэх бол зөвхөн өөртөөгөө тэмцэлтэн талбай дээр гараад өрсөлдөгчдөөгөө тэмцэлтдэг бол багийн спорт нь багийнхныгаа ойлгож хүлээн зөвшөөрнө, багаараа хамт одоо нэг үзэл бодолтой, нэг сэтгэл зүрэхтэй одоо тийм байж илүү дараагийнхаа одоо түвшинд гарна ч гэдэг юм уу тэр тухайн багаа одоо хожин ч гэдэг юм уу тиймэрхүү энэ нь илүү хэцүү болов гэж би бол хардаг. Саксонгийн спорт нь хувь хүний одоо зөв хүн байх, зөв дадал суулгах, сахилга баттай байх, цаг баримтлахын олон одоо маш сайн чанаруудыг суулгаж өгдөг. Тэгээ зэврагч маань нэг хэлдэг үг байдгийн саксонгийн спортыг тийм ямар ч хамаагүй хүн тоглож чадахгүй. Яагаад гэвэл энэ нь болохоор бүх спортуудын ямар нэгэн байдлаар бүх спортуудын нэг алхам, нэг мэдрэмж, нэг ингээ бүх зүйлийг суулгасан байдаг болохоор энийг ер нь илүү ухаантай, илүү хичээл зүтгэлтэй үнэл тоглож чадна гэж хэлжсэн. Тэгээ миний хувьд болохоор яг багшийнхаа энэ үгэнд маш их дуртай байдаг. Багийн тамирчдаа дотоод уур амьсгалаа нэгтгэх одоо гол онцлог нь юу вэ? Гол хөшүүргэн гэх юм уу? Километр амзаасан. Мэдээж нэг хамгийн түрүүнд бол бинийг ойлгох те. Одоо өнөөдөр магадгүй би жоохон тийм бэлтгэл хийхэд жоохон бие суул ч юм уу те эсвэл сэтгэл санаа тавгүй ч юм уу тиймэрхүү зүйлийг ер нь бинийг маш сайн ойлгодог гэх юм уу. Одоо ингээд за энэ маань жоохон иймэрхүү асуудалтай байвал тэгээ өнөөдөртөө энийг ингээд хөдөлөө одоо ямар нэгэн ааш гаргах ч юм уу ямар нэгэн тааламжгүй үйлдэл гаргасан гэсэн тэрийг ойлгоод ингээд дайлуулах ингээд зөв тал руу илүү ингээд сэтгэл санааг нөрөх ч юм тиймэрхүү тэр тал дээр Amazon багийн хувьд бол илүү ойлголцол сайтай гэдэг юм болоо гэж харсан. Одоо ингээд илүү туршлагатай тамирчин болцохоор илүү нөө сайн байх хэрэгтэй байхгүй. Заавал бүх зүйлд ингээд бэлтгэл сургуульд одоо тий талбай дээр, талбайн гадна бүгдэнд нь заавал нэг тийм манлайл тий үлгэр дуурайл үзүүлэх шаардлагатай болно. Тэгэнгүүт тэрийгээ дагаад маш их хариуцлага тий маш их одоо цаг баримтлахаас эхлүүлээд хэцүү ингээд зүйлүүд тулгарна. Тэгээ тэр талаар миний хувьд энэ жил манай багийн хамгийн залуу тамирчин 15 6 настай. Айгүй нийтдээ манай ээж танаас нэг 2 3 их юм байна гэд надад ихгүй. Энэ төрөд намайг бүгдээрээ л нөө ихчээ гэдэг болохоор амар дасцсан. Тэгэхээр би за тэгвэл яг тэ чи намайг ээж гэхгүй да гэд. Тэгээ нэг инээдтэй болоо. Тэгээ тэрнээс намайг ээжээ гэж дууддаг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө нэг тийм инээдтэй зүйлүүд гэхэд харилцааны хувьд ингээд мэдээж хэрэг маш олон насны зөрүүтэй болохоор тэгээд бас хүндрэлтэй асуудлууд байгаа ч илүү их ойлгож хүлээн зөвшөөрч хичээж байгаа тэр тал дээр. Би яг миний хувьд яхаа сүүлийн үед ингээд хараад хад
нэг тийм шигшээ баг дуудагдаад тэрнийхэн төлөө ингээд хичээдэг өргөтгсөн мөрлөгийн дуудагдаад 12 дүлгийн төлөө ингээд хичээдэг одоо мод сүүлийн үеийн хүмүүс жоохон тэр тал дээр надад жоохон дутуу юм шиг санагдаад байна. Миний хувьд болохоор яг 18 настай шигшээ баг дуудагдчихсан. Одоо 33 настай гэхээр нэлээд олон жил ингээд шигшээ ерөнхийдөө дандаа бүрэлдэхүүн дуудагдаа өргөтгсөн бүрэлдэхүүндээ багтаад 12 дүлгийн төлөө хичээгээд тэр нь өөрөө амар нэр төрийн хэрэг байдаг. Тэгээ тэрний төлөө ингээд одоо өөртөө байгаа чадах бүхэл зүйлээ юм зориулдаг. Иймэрхүү юм хандлагатай ингээд манай үеийн ер нь нэг тиймэрхүү байсан болохоор ихснэр ч гэсэн ер нь тиймэрхүү үлгэр дуурайлыг үзүүлж ирсэн болохоор сүүлийн үеийн хүүхдүүдийг жоохон тэр тал дээр надад жоохон дутуу жоохон дөлмөлцөл байгаа юм шиг ажиглагдаад идэг. Ямар ч байсан шигшээ багтаа ингээд дуудагдсан бол Монгол улсынхаа төлөө те 12 та багтаад ингээд тэр бүрэлдэхүүнд үлдээд ингээд бүх зүйлээ зориулдаг тийм дайчилдаг тэрний төлөө тэмцдэг тийм одоо тамирчид байгаасаа л гэж хүсэж байна. Одоо танаа Улаанбаатар амзаа сувгаас хамгийн хөгжилтэй хамгийн бага одоо гоё зохион байгуулалтанд оруулдаг нэг тийм хөгжилтэй хүн байдаг шүү дээ. Одоо ингээд нэг байнга бэлтгэл сургуулт гээд байхгүй тэгээ тэгжиж нөгөө нэг юм баг комт олны нэг илүү чөлөөтэй бас сэтгэж чөлөөтэй байхаар бас нэг илүү нөгөө юм дотны уур амьсгал харилцаа гоё болдог тий. Мэдээж байгаа тэр маань одоо манай бобол юм уу да болорцдаг. Манай бобоч амар инээдтэй. Ер нь л ингээд боботой хамт байхаар ингээд яахаар хүн ингээд байж байгаа шууд инээмсэглэлсэн тэгээ инээд урсан ингээд байж байгаа тий. Талбайн гадна ингээд бусад үеч гэсэн ингээд үеч гэсэн ерөнхийдөө манай бобоо маань дандаа багийнхныгаа хөгжөөж илүү ингээд хөдөлтөө байлгаж илүү ингээд инээдтэй байж. Ямар санаа нэг хулангийн нэг ярьсан үгтэй чинь тэр бобоно ус асгачаад ус асгахгаа яваасан аль хэзээ ус тэрэн дээр нь тэр хоёр хойлоо халтарч байна. Тэр ирчлэхийн нэг хэсэг бас тэрэнд дуусчихлаа. Энэ донд тэр хоёрыг харахаар манай бобол ер нь илүү хөгжилтэй нэцтэй байдаг. Ер нь эмэгтэй тамирчдад хувь хүнийхэн хувьд яг амьдралд нь ирэх одоо үүрэг хариуцлага нь эмэгтэй тамирчдаас илүү байдаг санагдаад байдаг л да миний хувьд. Мэдээж илүү ах одоо ингээд миний хувьд нөхөртөөгөө ингээд суугаад 7 жил болсон байна. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд ингээд бэлтгэлээ хийн, тэмцээндээ явна, хажуугаар нь ингээ ард гэрээ зохицуулна, мэдээж зэрэг халамжтай ихнэр байхыг одоо мэдээж зэрэг хүсдэг. Яг хаа төдийлэн сайн халамжтай ихнэр байж чаддгүй ч гэсэн тодорхой хэмжээний ингээ бүх зүйлийг зохицуулж яваад байгаа болохоор бас энэ хүртэл ингээ ирсэн болов гэж харж байгаа. Тэгээд дээрээс нь гэр бүл төлөвлөлгээд бас нэг хэцүү сэдв байгаа. Одоо вторч ингээ 7 жил болсон. Тэгмүүд л одоо мэдээж зэрэг хийн энэ л одоо өргөтл болох ч юм уу тиймэрхүү юм мөрөөдөл байгаа, хүсэл байгаа. Тэгэнгүүт л манай нөхөр болохоор намайг чи хизээ одоо ингээд болмоор байна те. Хизээ ингээд чиний яг сэтгэлийг хангалуун тэр үед хүртэл чи ингээд би чамайг тоолоосаа гэж ингээд хүсэж байна гэж хэлж ирсэн. Тэгээд би болохоор яг энэ жил илүү бэлтгэлийн асуудал ч гэсэн ер нь жоохон хүнд болж ирж байгаа болохоор за одоо ингээд ер нь гэр бүл төлөвлөлтөө ч гэсэн хий те бичлэгийн төлөө ч гэсэн илүү одоо энэс ингээ бүр даамжруулаад модгүй хаалганд орох юм тиймэрхүү нөхцөл байдлыг үүсгэхгүй ингээд одоо зогсох үедээ яг тамирчид яг зогсож чадахгүй ингээд тэрийгээ ингээ хэтрүүлэхээрээ бүр ингээ өөртөө хэцүү байдаг шиг одоо ингээ зогсох хэрэгтэй болоо гэсэн тийм мэдрэмжийг ерөнхийдөө сүүлийн 2 жил яг аваад байгаа. Тэгээ энэ жил болохоор яг тэр мэдрэмжээ хүлэмжшөөрөх ч юм уу жоохон тэр тал руу байшсан. Орил дөрөх зам нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан маш их талархлаа. За тэгээд нэвтрүүлэгт маань одоо ерөнхий ивент тэтгэгчээр Mongolos гээд 3 үеийн одоо юм үйлдвэрлэгчтэй Монгол үндэсний үйлдвэрлэгч нар байдаг. Mongolos гээд энэ компани. За энэ компани маань яадаг вэ гэхээр сахин байлын үйлдвэрлэдэг. За ингээд эхлэлгүүрийн хажуудаа одоо яг төв дэлгүүр дээр Mongolos-ын дэлгүүр дээр зорж очиод 100 сая төгрөгийн эрхэм бичгтэй үнгүү одоо бүтээгдэхүүнээ сонгосон бүтээгдэхүүнээ аваарай гэд Өргөц цагийн минь хамт олон болон Mongolos-ын хамт олоос бэлгэлж байгаа. Баярлалаа. Танд бас урьж оролцсон баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцсон өргөцлийн хамт олондоо маш их баярлж байна. Тэгээд миний хувьд болохоор дотоод үлмэгзүүлэхдээ магадгүй зарим яриа маань таалагдахгүйсэн бол уучлаарай. Тэгээд бүгдийг ойлгож хүлээж авч сонсгох хичээгээрээ. Тэгээд би ер нь ямар ч ярилцлаганд орсон заавал нэг зүйлийг хэлдэг. Тэгээд ирээдүйн сагсан бөмбөг сонирхож байгаа, тамирчид болохыг хүсэж мөрөөдөж байгаа бүх дүүнэртээ тий магадгүй дараагийн гавьяа тамирчид та нараас төрн тийм болохоор хизээж битээ бууж өгөөрэй, хизээж битээ зогсоорой. Үргэлж одоо тасралтгүй хичээсээр ингээд
тэр амжилтанд заавал хүрээрэй л гэж хүснээр. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Оргил түрэх зам нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. За энэ удаагийн нэвтрүүлэгтээ үзэгч та бүхэндээ спортын мастер Болор Эрдэнэгийг уулзууллаа. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Баярлалаа үзэгчтэй. Чанарыг эрхэмлэгч үндэсний үйлдвэрлэл Монгол Сахин Бэлий Монглоус